Би энэ бүхнийг эргцүүлэн бодож үзвээс хамгийн гэмгүй хагаад мэрэгэн ухаантай хүний амьдрал үйлс хүртэл ертөнцийн эзний гарт байдаг ажээ. Тэгэхээр хэнийг хайрлаж, хэнд хорсгоо хүртэл хүн урдаас мэдэх аргагүй юм. Хүн сайн, муу, шулуун шударга, бузартай, бузаргүй, ертөнцийн эзэнд өргөдөггүй эсхээс үл шалтгаалan эцсийн эцэст нэг л хувь тавилантай ажээ. Үүнд сайн хүн, гэмт хүн, хараал зүхэл тавьдаг хүн, хараал хэлэхээс зэрвдэг хүний аль нь эцэстэй адилхан оноотой болно. Нэгэн ижил төгсгөл хүн бүрт ногдсон наранд орох бүх үйл хэргийн дотроос хамгийн муу нь ажээ. Насан туршдаа хорон үйл сэдэн бусдыг хорлож мунхагласаар яваа хүн ч гэсэн нэгэн цагт нас эцэслээд булшинд орж дуусах тавилантай болоо. Гэтэл амьд яваа хүнд л сайн сайхныг үзэх найдвар, ордлого байх ажээ. Ийм болбос амьд нохоо хүртэл үхсэн арслангаас дээр болоо. Эцэд нь үхэх тавилантайгаа амьд яваа хүнд л санах хагаад нэгэнд үхсэн хүн юу ч үл мэднэ. Нас барсан хүн өөртөө ямар ч шагнал авахгүй. Хожим хойно түүний нэрийг хинч эргээд санахгүй болно. Хүн нэгэнд нас барахад хайр, хорсол болон атаа жөтөн бүгд эзнийхээ хамт бүр мөсөн үгүй болох ажээ. Наран дор цааш юу ч болох боловч үгсэн хүн амьдынхаа үйл хэрэгт үрд оролцохгүй болно. Хүмүүс бид бүтээгч эзний бүтээлүүдийн дунд амьдарч байхдаа түүний тухай огт мэддэггүй. Хүн төрлөختний эцсийн зогсоол нь зөвхөн ертөнцийн эзний өмнө ирдэг гэдгийг тоодогч үгүй. Бүр мөнхийн эзний өмнө амьдралаараа магтаал, хүндэтгэл өргөдөгч бай, үгүйч бай. Энэ наранд орох хүн бүрийн амьдрал эцэстээ түүний өмнө ирж шүүгддэг гэдгийг ойлгодоггүй. Еврей зөөр үг болох амьд нохоо хүртэл үхсэн арслангаас дээр гэдэг нь хүн хичнээн хүч чадалтай, нэр алдартай, баян чинэлэг байсан ч эцэстээ өхөлтэй нүүр тулна гэдгийг сануулж байгаа хэрэг юм. Тиймээс амьд байгаа цагтаа зөв шударга амьдралыг сонгож, хүч чадлаараа бусдыг захирч, дарамтлж, гэмт амьдралыг сонгохын оронд ертөнцийн эзнээс өгсөн энэ боломжийг бусдад хайр инрэл, рийлдэг байдлаар хандахад ашиглах нь илүү үнцэнтэй. Мөн хүн гэмт байдлаасаа эргэж ертөнцийн эзэнд таалагдах төлөв даруй зөөлөн зүрх сэтгэлтэй байх нь жинхэнэ мэрэгэн ухаан юм. Учир нь үхлийн дараа энэ дэлхийд дахин ирж буруу хазгаа явсан амьдралаа засах боломж хэнд ч олдохгүй. Нөгөөтэйгүр хэрв та өөрийгөө сул дорой үн цэнэгүй мэдэрч урам хугарч байгаа бол нэг зүйлийг санах нь чухал. Амьд байгаа цагтаа ертөнцийн эзэнтэй эргэн холбогдох, үүд хаалах, үргэлж нээлттэй хэвээр байдаг. Зөвхөн ертөнцийн эзэн л хүний хувь тавиланг шийддэг гэдгийг үргэлж санацгаая. Тэгвэл амьд байгаа үедээ идэж ууж баясан цэнгэгтэн. Учир нь гэвэл хүн амьдралдаа сэтгэл тэнүүн байх ёстой болохыг ертөнцийн эзэн тогтоосон билээ. Найр хормонд очих гэж байгаа хүн нь өнгөтэй өддөө юм өмсч зүгээд үнэртэн танартныг үс толгойдоо түрхэн гойдог билээ. Хүн өөрийнхөө сэтгэлийг цаг үргэлж инхүү өөдн өргөж явах нь зөв. ертөнцийн эзнээс оноосон энэ хорвоогийн ойлгомжгүй амьдралыг инхүү тулахдаа наранд орох насан туршийн чин хань болох хайрт их нэртэйгээ амьдралын баясал жаргалыг аль болохоор эдэлж байгтан. Учир нь гэвэл ойлгохын аргагүй амьдралаар амьдарч наранд ор хөлсөө урсган зүтгэж явахдаа амцаж чадах ийм нэгэн жаргал цэнгэлийг ертөнцийн эзэн хүнд оноож өгсөн энэ буюу өмнөө ямар ч ажил тулгархад хүч чадлаа сорин гүйцэтгэж байхдун. Яагаад гэвэл эцэст нь хүн булшинд ордог. Нэгэнд булшинд орсон бол хинч тэнд ажил хийхгүй, хинч тэнд ирээдүг төлөвлөхгүй, хинэнч юм мэдэхгүй бөгөөд хинээс нь ч мэрэгэн ухаан гарахгүй болоо. Ингээд гойж, гангалж, хурим найранд очих нь хүний сэтгэлийг түр зурж гэлээ зовлонгоос затааруулж тайлхруулдаг. Ийм учраас хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж түүний өмнө зөв амьдрахыг сонгох нь чухал. Жаргаж цэнгэн гэдэг нь архитан согтуурч, гэр бүлээс гадуурх, янаг амаргийн холбоо үүсгэх тухай огт биш. Харин ч залуу наснда хайрлаж, дурлсан тэр нэгэнтэйгээ насны эцэс хүртлээр жаргал зовлонгоо хуваалцаж байх нь ертөнцийн эзний маань өмнө жинхэнэ ариун явдал юм а. Яагаад гэвэл таныг унах үед тулж түшин, жаргах үед чинь сэтгэлээсээ атаа хорсолгүйгээр жаргалыг тань хуваалцаж чадах цорын ганц хүн бол тангараг өргөн гэрэлсэн ханчин байх болно гэдгийг гүн ухаантан онцлон тэмдэглэсэн. Үргэлжлүүлээд зүгээр битгий суу. Амьдралынхаа төлөө сурч мэдэн хүч чадлаа шавхан зүтгэх нь хийх юмгүй гэмт амьдрал руу унахаас биднийг хамгаалдаг бөгөөд өнөөдрийн хийсэн ажил амьдралынхаа үр дүнг хараад бид ертөнцийн эзэндээ талархах нь юу юунаас илүү биш гэж юу.
Нэгэн цагт Чарлз Спержин хэлэхдээ хинч маргааш хийх зүйлээрээ ертөнцийн эзэнд үйлчиж байгаагүй гэжээ. Наранд орох амьдралаас би бас нэг зүйлийг анзаарав. Үүнд хурдан гүйдэг хүн бүр уралдаанд төрүүлэх албагүй байж, хамгийн хүчрхэг цэрэг болгон дайнд ялах албагүй байж, сууд мэргэн ухаантан бүр мөнгө олох чадваргүй байж, мэдлэг ихтэй хүн бүр мөнгө хураах тавилангүй байж, авиас бэлэгтэй хүн бүр амжилт олох баталгаагүй байжээ. Учир нь гэвэл тэр бүхнээс гадна цаг хугацаа, нөхцөл байдал гэж бий яагаад энэ нь бүхнийг шийдэх шалтгаан болдог байна. Азгүй муу тохиол амьдралд хизээ орж ирэхийг хинч хэлж чадахгүй. Загас гинэд торонд ордог. Шувуу гинэд өрхөнд баригддгийн адилаар хүний толгой дээр санаанд ороогүй үед нь гай зовлон буудаг болоо. Амьдрал бол уралдаан мэтээр ойлгож, энэ уралдаанд амжилттай ялагч болсон хүн л сайхан амьдрал хүртэнэ гэж сургадаг. Хүмүүс үргэлж амжилтын төлөө тэмүүлж, бусдаас түрүүлж, хамгийн дээр гарахын төлөө өрсөлдөөн дунд амьдардаг. Хэрв шудраг байдал энэ наранд ор бодиттой байсан бол хамгийн хурд нь үргэлж ялж, хамгийн хүчрхэг нь үргэлжил дийлж байх биз. Гэвч гүн ухаантан маань бидэнд өөр нэг үннийг сануулдаг. Амьдралын зорилго нь зөвхөн уралдаж, бусдаас түрүүлэхэд биш, харин цаг хугацаа болон бидний амьдрал тохиолдох нөхцөл байдал болгоноор дамжуулан ертөнцийн эзэн бидэнд би үнэндээ хинбэ гэдгийг ойлгуулж, өөрсдөө танин мэдүүлэхэд оршдог юм а. Наранд орох хүний амьдралыг ажиглан байхдаа би цэцэн мэрэгэн ухаантай холбоотой нэгэн зүйлийг анзаарав. Энэ нь надад асар их сэтгэл төрүүлсэн билээ. Цөөхөн хүнтэй бяцхан хотын нэгэн хүчрхэг хаан довтлон дайрч бүслэн аваад хотын хэрмийг давхын тулд шороон далан босгож эхлэв. Тэр хотод ядуу боловч ухаант мэрэгэн нэг хүн амьдарч байлаа. Тэр хүний мэрэгэн зөвлөгөөнөөс болоод бүхэл бүтэн хотыг аварсан боловч түүний нэрийг эргээд хинч санахгүй байжээ. Харамсалтай нь энэ наранд ор хүн төрлөختөн тэр чигээрээ баян хүчтэй хүнд тал засаж ямар ч шүүлтүүргүйгээр тэнэг мулгуу хэлсэн үг болгоныг нь үлгэн авч сайшаа магтдаг бол ядуу мөртлөө ухаалаг нэгний захиж хэлсэн үгсийг огт сонсолгүй аюул дундах нь их байдгаа. Хүний оюун ухаан гэдэг бол хүч тэнхээтэй байхаас илүү гэдгийг би давтан хэлвч ядуу хүний үгийг тоож сонсох хүн байдаггүй ажээ. Тэнэг мохоо өдөртөгчийн хашгирах үгийг сонссноос ухаанд хүний зөөлөн үгийг сонсох нь амьдралд илүү ашигтай. Оюун ухааныг шавхаж хэрэглэх нь ямар ч зэвсгээс илүү үр дүнтэй. Гэвч ухаанд мэрэгдийн бүтээсэн бүхэн ганц хүний гин буруугаас болоод бүр мөсөн сүудэж болцсохгүй юм. Энэ байдал өнөөгийн олон сүм цуглаанд тулгарч буй бодит асуудлын нэг мөн. Заримдаа сургаал зааж байгаа хүн чанга дуу хоолойгоор хашгирч сэтгэл хөдлөсөн үгсийг дахин давтах үед бидний сэтгэл хөдлөн үнэн зөв зүйл сонсож байгаа мэт санагдан амин хэмээн даган ухаалдаг. Гэвч маргааш нь яг юу ярьсныг, ямар үннийг дамжуулсныг хэн ч санахгүй үлдэх нь олонтаа. Тиймээс бид юу ярьж байгаагаа шалгаад зогсохгүй, мөн юу сонсож, юуг зүрх сэтгэлдээ хүлээн авч байгаагаа ч үргэлж шалган тунгааж байх хэрэгтэй. ертөнцийн эзний үгс нь хүний сэтгэлийг төр зур, хий хоосон хөөрөхийн тул биш, харин засан залруулж, урамшуулан босгож, үнэн рүү хөтлөхийн тулд өгөгддөг гэдгийг мартаж болохгүй. Иймээс мэрэгэн хүний намуухан боловч үнэн үгс нь дайны зэвсгээс ч илүү хүчтэй байдаг. Харин зөвхөн сэтгэл хөөргсөн хоосон үгсийг сохроор хүлээн авбал бидний амьдралд бий болж болох олон сайн зүйлийг хүртэл сүйтгэж мэднэ. Учир нь эвдэж нураах нь бүтээн босхоос үргэлж амархан биш гэж үү?